таамаглаа. Юу яа дэвшүүлээ да. За өнгөрсөн за өнөөдрийн мэдээг харж 9:30-аас 9:45-аас доллар дээр нэг мэдээтэй байгаа юм байна. Өөрч нэг сүртэй мэдээ байхгүй. Маргааш өглөө аауд дээр мэдээтэй юм байна. За окей. Миний дуу сонсогдож байгаа юу? За сонсогдож байгаа гэж бодол явчихдөө. За өнгөрсөн 7 өдрийнхаа таамагуудаас эхлээд харъя хэдүүлээ. За өнгөрсөн 7 өдрийн 4-р өдөр Nasdaq дээр хэдүүлээ. Энэ хавьд явж байхад нь энийг эвдгүү өсөөд энэ хавцаа хэмжээ явах юм байна гэж харж ирсэн. Тэр нь жоохон доошлсон байна. Ингээд явчихсан. За ингээд явцсан байгаа юм байна. Nasdaq-ийн хувьд бол за иймэрхүү нөгөө дахиж шинэ таамагуудад энэ юуныхаа дараа харч хэдүүлээ. За алтан дээр чи яалаа. Алтан дээр нэсвэртэй байхгүй юм байна. Доллар йен дээр өнгөрсөн 7 өнөخت энэ хавцаас ингэж явна гэж содорт явсаргаа. За гэхдээ энэ доотлын утаснаас аваад үзчих юм бол за 70% тол явцсан байгаа юм байна. Доллар йений хувьд. Евро долларын хувьд өнгөрсөн 7 өнөخت ингэж ярьж хэвчээд яг энэ дээр энэ дэшигээ хүрээд доош унах нь уу? Харин энийг эвдчихүү шууд унахаар юм байна гэдэг нэг шар юмд ингээд зурж исэн. Тэрийг эвдээд шууд унсан. Евро долларын хувьд л нэг иймэрхүү байж байна. За NZD-USD тэгж харж ирсэн. Өнгөрсөн 7 өнөخت энэ rising wedge шиглийн паттерныг доошоо эвдээд унна гэж сонсон таргет бол авцсан юм байна. Энэ хэсэг дээр тийм дээшигээ энийг оройгоо сэтэлж гараад босож орж иж магадгүй гэж ярьж ирсэн. Оройгоо сэтэлж босож орж ирээгүй шууд уналтаа үзүүлсэн байна. NZD-USD-ийн хувьд. За энэ дээр энэ хэсэг дээр таамаглал дэвшүүлж ирсэн. Магадгүй доошоо ийм хөдөлгөөн орж ирээд дээшигээ өсөх байх гэж харж ирсэн. Таргетанда ерөнхийдөө хүрээгүй шууд өсөөд энэ хавцаанаас бүр нэлээд хүчтэй евро швейцар дээр нэлээд хүчтэй уналт орж ирсэн юм байна. За pound yen дээр ч юм бол юм шинжилгээ байгаагүй юм байна. Энэ юу л AUD-ийг ийм уналт орж ирнэ гэж орж ирсэн байна. Энэ чинь pound USD энийг эвдэж гараад энэ нэг шараар тэмдэглэсэн байгаа иймэрхүү хөдөлгөөн орж ирээд доошогоо ерөөхдөө уннаа гэж харж ирсэн. Яг тэрүүгээрээ унсан таргет авчихсан байна. Ер нь бол яг харж ирсэн. Энэ ийшээгээ ирнэ гэсэн таргетаа бол авцсан юм байна. 1.23 хавцаа авцсан юм байна. За энэ дээр бол таамаглал байгаагүй. XRP дээр байгаагүй, Litecoin дээр байгаагүй, Bitcoin дээр энийг бол шинжилж зурсан. Тэгтээ нэг иймэрхүү хэмжээний уналт бол орж ирэх юм байна гэжсэн. Тэр маань орж ирсэн. Энэ дээр ийм triangle маягтай юм зурсан байсан шүү дээ. Нэг иймэрхүү юм зурсан байсан. Тэр маань өөрчлөгдөөд нэг ийм түнэл маягтай юм болчихсон явж байгаа одоо. Одоо тэгэд энийг эвдээ гарчих юм бол ер нь биткойныг чинь хэдүүлээ бүр нэг тэнцэн хол хараад байгаа шүү дээ. Бүрийн дээшээ ингээ харцсан байж байгаа. Биткойныг заах тэрнийхээ эхний өсөлтийг бол явж байна. Одоо энэ дээдлийн энийг эвдчих юм бол за тэгээд нэг өсөлт маань баталгаажууд ерөөхдөө яваад эхлэх байх гэж бодож байна. DXY буюу нөгөө долларын индексийг хэдүүлээ. Энэ доошоогоо яцсан байгаа энэ паттерн маягтай энийг эвдээд ерөөхдөө дээшээ гэсэн. Өнөөдөр ч гэсэн ер нь долларын индекс маань ер нь дээшээ чиглэлтэй байх гэж бодож байна. Харж байна. Өнөөдөр ч гэжтэй өнөөдөр чинь нэг цаг дээр багаар харж. За ер нь дээшлэх боломжтой байна. Энэ юу юм? Энэ чамаагүй. За өнөөдрийн байдлаар Nasdaq ерөөхдөө юу болж байна? Зургуудаа шинчлээ. Nasdaq чинь нэг иймэрхүү байдалтай яваад байгаа. Доошоо дутуу байна гэсэн энэ маань унсан. Тэгэхээр одоо энэ ямар ч хамааралгүй болчихж байгаа юм. За ингээд таазнууд байж байгаа. Энийхээ зургийг шинжилээ хэвлээ.
За жоохон том цаг дээр Nasdaq дээр ер нь юу болоод байна? Окей. Энийг авчихсан учраас Nasdaq ер нь маш гоё уналтыг хийх боломжтой болсон явж байгаа юм байна. Иймэрхүү хэмжээний уналт хийх боломжтой. За энэ өчигдөр өссөн, өнөөдөр өсөж байгаа. Энэ өсөлтийн хэмжээг ерөнхийдөө хэдүүлээ. Өсөлтөн дээр ер нь юу яваад байна гэдгийг харъя хэдүүлээ. Энэ чинь энэ чэнэс хойш энэ ер нь хандсан байх боломжтой юм байна. Nasdaq ер нь үргэлжлүүлээд баг унчиж болохоор ч юм шиг дүр зурагтай. За энийг нь харчээ. Nasdaq энэ орой. Тэгтээ эн чинь юу яцсан юм бэ шүү дээ. Энэ дотроо болцсон харагдаад бах юм. Тэгэхээр Nasdaq ер нь доошоо чиглэлээ үргэлжлүүлэх боломжтой харагдаж байна. Яг одоогийн байдлаар бол. За алтыг харъя. Алтан дээр чинь юугаа нэг зураглаа бол юу яцсан? Шинжлээд түрүү харж ирсэн зурцсан байж байгаа. Энэ дээр юу байсан бэхээр одоогийн байдлаар бол жоохон ханалт маягтай дүр зураг үзүүлээд энэ алтан дээр яаж хаансан бэ гэхээр энтэй хамааралтай хөдөлгөөн биш. Энтэй хамааралтай хөдөлгөөн эннээс хойш орж ирсэн. Орж ирэхдээ бүр баг дээрээ юу үзүүлээд байна вэ гэхээр за нэг иймэрхүү юм явахыг үгүйсэхгүй. Ийм хөдөлгөөн энэ чэнэс орж ирээд эн чин ингэсэн тийм хөдөлгөөн энэ чэнэс орж ирээд ер нь бол алт иймэрхүү байхыг үгүйсэхгүй байна. Энэ чэнэсээ ингэж орж ирээд тэгчээд буцаад ингэж болно. Эсвэл шууд ингэчлээ гэхэд pullback орж ирээд ер нь алт дээшлэх маяг руугаа орох боломжтой. Өсөх маяг руугаа орох боломжтой. За тэгээд параллелээ зөөгөөд харчээ. За нэг иймэрхүү байх боломжтой харагдаж байна алт. Алтны хувьд бол бүтэн cycle хөдөлгөөн яг энэ хэсэг дээр бол дуусчих. Тэгэхээр дараагийн өсөлт рүүгээ явж болохоор байна алтны хувьд. Тэгтээ за байж болно. Тэгтээ алт сони түрүү хэдүүлж долларын индексийг DXY дэшигээ гэдэг чинь алт юу яахгүй штэ эсрэгцэхгүй. Тэгэхээр юу хараад алтны өөрийнх нь индексийг харъя хэвлээ. Одоо юу энэ чинь юу н гарцсан юм бэ штэ. Энэ яагаад өөрчлөгч вэ? За энийг байлгач. За алтны индекс чинь ер нь бол энтэй хамааралтай.
алтны индексийг харахад бол унал талгай. Тэгэхээр унал талгай биш, өсөл талга. Яг одоогоор харагдаж байгаа юм бол байхгүй байна. Энэтэй хамааралтайгаар ингээд ингэсэн. За окей. Байж болохоор юм байна. Энэ ингэж явах та. Окей, байж болох юм байна. Тэгэхээр энэ алтны индексийн хувьд бол энэ бол сонирхолтой бүс болж хувирна. За ер нь л энэ л юм байна л да. Сонирхолтой бүс болж хувирна энэ. Тэгэхээр энэ дээр ингэсэн хамсан энтэй харьяа хамааралтай энийг бүр эвдээд өгсөн. Энэ зоныг эвдээд өгсөн байгаа учраас pullback ирж болохоор юм байна алтны индекс. Pullback орж ирээд энэ хоёрын хооронд рейнжилж болохоор байна. Дээшээ гарлаа гэхэд алтны индексийн хувьд бол долларын индекс чинь окей. Сая би юу бол харж байна. Энэ тийм хамаатай биш. Жон хөвчлөх гээд байна уу эсвэл ингэж л жоо хөвчилсэн болчихоо. Хэрвээ ингэж үзвэл ингэж орж ирж болно доо. Тэгэхээр долларын индекс энийг ерөөхдөө эвдэхгүйгээр ингэж орж ирж болно. Болохоор юм байна. Магадлалтай бас ингэж зүгээр ингэ харах юм бол тэгэхээр алтыг өснө гэж харвал долларын индекс унах хэвээр, алтны өөрийнх нь индекс өсөх хэвээр. Тэгэхээр яг ингэж нэг корреляцлуулж болох юм байна. Тийм байна. Ингээд за болох юм байна. За тэгвэл одоо юугаа алтаа ингээд үзчих. Энэ ер нь баг явахгүйгээр шууд энэ тал руу нь харуул яадیں۔ Энэ ихтэй жоохон pullback орж ирэхээр байна. Ялч ингэж харахаар иймэрхүү хэмжээ орж ирж явж болохоор байна. Тэгэхээр хэрвээ хэрвээ ийшээ орж ирлээ гэхэд маш богино стоп лосстой, маш бага стоп лосстой энэ чинь хаанаас харж ялаа? Тэрний яваад дууссан гэхээр за макстай ийшээ. За нэг иймэрхүү анзааны юм харж болох юм байна. За энийг маргаашийн юун дээрээс харъя те хэдүүлээ. Маргаашийн лайв дээрээс харъя да гэж. За долларын хувьд л нэг дахиж хилээд их юм алга. Угаас нь харж исэн чиглэл нь өөрөө ингээд яваад байгаа учраас нэг хилээд их юм алга. Энийг яг яваад дуусныхан дараа харъя хэдүүлээ. Энэ чинь цугцсан. Евро доллар дээр ч нэг сүртэй хараад тахаа энэ чинь юм байна шүү дээ. За энэ яваад дууссан юм чи энийг төр устгах чи. Энэ чинээс иймэрхүү гэж харах юм бол энэ бол бидэнд өгсөн макс хэмжээ. Тэгэхээр энэ маань өөрөө нэг иймэрхүү
юутай явж байгаа юм байна л да. Нөгөө pullback нь өөрөө pullback өөрөө иймэрхүү хандлагатай явж байна гэдэг чинь энэ энтэй хамааралтай дууссан. Энтэй хамааралтай гэхээр одоо иймэрхүү хэмжээний юм орж ирээд байж болох юм. Ингэж ийм хөдөлгөөн орж иж болох юм. За энэ явсан үгийг нь маргааш харъя те. NZD. За NZD-ний өсөлтөч. Энэ болцсон. Болчихсон хөдөлгөөнүүд байгаа учраас дутуу яваад байгаа нөхөр штэ. Инхээр энэ хонгорхон ч бас дутуу явсан байна. Энэ чэнэс гэхээр энийг эвдчихэж ин явна л та. Энийг эвдэх хэвээр. За дотроо жижигнэр юу болж байна? Энэ энэ евро долларыг бол ер нь хүлээх юм байна. Энэ евролоо эвдснээр сел тал руугаа бүр томоор нь гүйлгэх нөхцөл бүрдэнэ. Саяных эвдснээр энэ чинь ерөнхийдөө нэг иймэрхүү хэмжээд дутуу байгаа даа шүү дээ. Тэгэхээр энийг эвдснээр энэ хэмжээг үргэлжлүүлж болно. Хэрвээ энэ оройгоо одоо саяны 1 цаг дээр байсан энэ оройг дээшээ эвдэх юм бол энэ ч бүхэлжлээд дууссан байж болно энэ хөдөлгөөн. Хэрвээ эвдээ дээшээ гарчих юм бол энэ хөдөлгөөний үлдэгдэл хэмжээс нэг иймэрхүү орчим хөдөлгөөн бол орж ирэхгүй гэсэн үг. Энэ 150 бар. Энэ хэдэн pp? За ямар ч ийм хөдөлгөөн бол орж ирэхгүй. Энийг дэше эвдснээр. Доош эвдэх юм бол энэ хөдөлгөөн орж ирнэ. За тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал дээр аль нь илүү магадaltaй харагдаж байна бэ гэвэл дэше эвдэж болох үз. Инхээр яг энэ иймэрхүү паттерн зурагдах юм бол дотроо рейнжилж хагаад дэше эвдээ гарчихна л та. Тэгэхээр тэрийг харъя дүүлээ. Иймэрхүү за шараар яч иймэрхүү паттерн зурагдаж чадах нь үгүй юу? Зурагдаж чадах нь үгүй. Энэ тэгтээ жоохон рейнжтэй л хөдлөх бах. Энийг хэрвээ зурна гэвэл энийг харж энийг дүүргээд сэтэрсэн тал руу маргаашнаас хэдүүлээ шинжилгээ апдейт хийн гэсэн үг. За энэ дээр чинь юу болоод байгаа вэ? Евро USD евро доллар. Дээш харцсан байсан юм байна шүү дээ. Тийм байна. Ингэж унж орж ирээд дээшээ энэ өстой зэрлэг хамлт болсон биш үү? Энд нэг мэдээний үеэр явсан л да. Stop hunt. Амжигтай stop hunt явсан. За ямар ч сэдвүүлэг тагмилж исэн энэ хөдөлгөөн бол явчих. За тэгээд одоо яах вэ гэхээр энэ хөдөлгөөнөө л харах үлдлээ дээ. Гэхдээ хэрвээ оролт хийн гэвэл арай л том stop lossтай л оролт болох гэдэг юм байна да. Энэ ийм том stop харна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ер нь захиалга хийгээд ийм юм байна. Ийм хөдөлгөөн явсан ч бай. Pound энийг ч ер нь хараагүй байгаа шүү дээ. Ер нь хардгуу ослуудаа ер нь хасъя да. Тэгэхгүй шал дэмэж байгаад тах. За daily-гээр аудиост дээр ингэж таамаглаж ирсэн юм байна. Энэчнээс тэгээд тэ. За нэг цаг дээр харчээ. Энэ яваад ер нь дуусчихж байгаа шүү дээ. Энэ яваад ер нь дуусчихж байгаа учраас энэчнээс ингэж орж ирээд дээшээ гэж исэн. Ямар ч исэн энийг устгах. Энийг устгах. Энэ хэрэггүй. Энэ ч хэрэггүй яваад дуусчихсан байгаа хөдөлгөөн. Тэгэхээр одоо таамаглаж харж ирснаар бол
унах юм байна гэсэн ямарсан унах хэвд бол унсан. За тэгээ одоо энэ хөдөлгөөн хэрэгтэй ч байх. Энэ хөдөлгөөн ерөөхдөө явна гэж таамаглаж болохоор за энэ хөдөлгөөн явах нөхцөл нь юу вэ гэхээр энэ дотор дуусчоо. Дийлгийн өнгө. Иймэрхүү өнгөтэй за. За өнөөдрийн дийлгийн хаалтнаас шалтгаалж ерөөхдөө юу байх юм байна? Энэ дэш явалт эхлэх нүг үү гэдгийг харах юм байна. Эхний ээлжинд ядаж сүүлийн юугаа минор хаяа эвдэх хэвээр энэ хаяыг эвдэж баталгаажуулж иж саяны аудио стигийн дэш хөдөлгөөн одоо нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ чэнэс хэдүүлээ анхаарал хандуулчихъя. Энэ хэсэг дээр юу болох нь вэ? Тэгэхдээ дийлгийн лагаар энэ хэсэг дээр юу болох нь гэдгийг харъя хэдүүлээ. Энэ гоё явчих гоё дэшээ дэтэлтэйгээр хаагдах юм бол энэ ч бас нэг юм ядаргаатай юм байгаа юм биш үү те. Энэ гэхдээ энэ нь бол гайгүй. Энэ бол гайгүй. No. Гүү шүү. Энтэй хамааралтай байж болохоор юм биш үү? Ер нь ингээд нөхцөл бүрдүүлсэн байж болохоор юм байна. За энэ хэсгийг харчээ. Энэ хэсэг нэг цаг дээр юу үзүүлж байна? За сөрж нэдэх юм бол биш юм байна. За энэ дэр юу яачих юм бол дийлгийн ла дэшигээ гараад хаагдах юм бол ерөөхдөө тэгтээ хаагдлаа гэж бол бай биш. Эн чинь өөрөө юугаар нэгэнт импульс явж байгаа юм чинь correction орж ирээд ингэж явна штэ. Тэгэхээр иймэрхүү юмнуудыг харъя. Энийхээ төгсгөл дээр correction-ыг ашиглаж болно. Correction дууслаа импульсыг ашиглаж болно гэдэг санаа. За эн чинь pound USD. За pound USD юу болоод байна вэ гэж. За ямар ч байсан pound USD бол nice. Энэ үгээрээ ингээд явсан энэ дээр дуусчих. Nice дууссан. Одоо бүр үнэхээр энэ бол яг нөгөө нэг юуны фрактал шинжилгээний хувьд бол төгс явалт байна. Яг төгс. Бүр хачин сайхан төгс явсан байна энэ дээр. Энэ явалтан дуус төгсгөлөө хүртэл айгуу гоё хийсэн. Дотор ханаад дотроо шилжүүлээд юугаа хийгээд хандчихсан. За одоо ер нь яах гэж байгаа. Одоо ер нь юу руу тэмүүлээд байгаа вүлээ? Энэ чи бүр доош хараад байгаа шүү дээ. Яагаад гэвэл энэ дэр энийхийг доош хангалттай эвдсэн. Бүр энийгээ ч эвдсэн. Тэгчээд дараагийнх нь өссөн өөрөө ийшээгээ яаж чадаагүй мист болчихсон. Тэгээ энэ дотроо энийг эвдчихэж байгаа гэдэг чинь ань чинь нөгөө шилжүүлж яваад байгаа юм. Тийм шүү дээ. Ийм юм байна. Ингээ харсан чинь одоо ингэчээ. Одоо л томоороо ийм хөдөлгөөн болоод хувирж байна. Энэ маань өөрөө гайхалтай. Энэ бол үнэхээр гоё жишээ. Төгс жишээ. За одоо хэдүүлээ нэг иймэрхүү дийлэгээр штэ бүр нэг иймэрхүү юм харж эхэлж болох юм байна. За тэгээд ингэсэн гэдэг чинь нэг цаг дээр энэ сүүлийн хаяг энэ дээр эвдэж үзүүлж байна. Ингэсэн. Одоо л pullback орж ирэхээр юм байна. Ер нь pullback орж ирнэ. Гэхдээ давын жинхэнэ эвдрэл бол энэ дээр үүснэ. Яг жинхэнэ дав эвдрэл. Одоо дэшигээ явах боломжийн эвдрэл энэ дээр үүснэ. За тэгээд иймэрхүү хэмжээний pullback орж ирнэ гэж төсөөлбөл за юу ч ингэ харж хэдүүлээ. Одоо энэ дээр зүгээр энэ хэсгийн хөдөлгөөн яаж явах нь гэдгийг хараад энэ хүртэл баядаж болно. Pullback-аас шүү гэхдээ. Шууд баядахгүй иймэрхүү pullback-аас
иймэрхүү хөдөлгөөн харж болно. Тэгэнгүүтлээ энэчнээсээ буцаад ингээд иймэрхүү байдлаар хармаар юм байна. Тэгээд мэдээж энэчнээс хөдөлгөөн доошоо ингээд орно гэвэл бүр энэ чинь нэг иймэрхүү хөдөлгөөн орж ирэх боломжтой. Гэхдээ энэ дээр юу үүсэх нь гэдгийг харах хэрэгтэй. Энэ хай дээр ийшээ очсон тохиолдолд юу үүсэх үү гэдгийг харах хэрэгтэй. Сонирхолтой бүс гэсэн үг энэ хэсэг. За нэг иймэрхүү юм байна да. Биткойн. BTC бол угаасаа эвдээд жисвийн ханаа. Эний орол энэ зоныг угаасаа эвдсэн. Энэ зоныг эвдсэн. Одоо яг нүдэнд харагдах гоё юм бол байхгүй нэ дээр. За энэ ч nice оролт явах юм байна да гэж нүдэнд харагдах зүйл бол алга. За өнөөдөр энэ харсан юмнуудаа маргааш ирэхэд ямархуу явалтууд болох нь те хэдүүлээ. Маргаашийн юун дээр харъя. За ингээд дуслаа. Ярих хүн байвал хэлээрэ, байхгүй бол өнөөдрийнхээ дуусгая да. За бүгдээрээ баяр та.